Бүтлийн ундрага компани. Манай компани 1996 оны 1-р сарын 26-нд байгуулагдсанаас хойш өдгөө 3 сарын дараа 30 жилийн ойтойгоо золгох гэж байна. Энэ хугацаанд бид газар тариалангийн салбарын уналт, сэргэлт, хөгжлийн бүхий л цаг үед салбартаа үнэнчээр үлдэж, тариалалтаа тогтмол хийж, дуршлаган хуримтлуулж, хөгжиж ирсэн цөөхөн аж ахуй нэгжүүдийн нэг бөгөөд улсын авраг тариаланч хамт олноор 9 удаа, улсын шилдэг татвар төлөгчөөр 2 удаа, мөн 2019 онд Монгол улсад атар газар эзэмшиж газар тариаланг бий даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ог угтаж, хүнс аж ахуйн үйлдвэрийн яамнаас тариалан эрхлэгчдийн дунд зарласан атар 60 уралдаанд 1-р байр эзэлсэн амжилттай ажиллаж байна. 2008 онд төр засгийн оновчтой шийдвэрээр Атрийн 3-р аян эхэлж Атрийн 4-р аянаар үргэлжилсэн 17 жилийн хугацаанд засгийн газрын хөнгөлөлтөө зээл, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, техник, бордооны урамшууллын бодлого нь газар тариалангийн салбарын хөгжилд нөлөөлж, доктортой өндөр ургац авах, эрчимжүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Манай компани Улаанбуудайн үрийн шинжилэл, сор чанарт маш их анхаардаг ба үр тариа, тэжээлийн таримлын үрийн шинжилэл хийх, чанар хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Оросын холбооны улсын Омск мужийн Сибирийн агробиотехнологийн шинжлэх ухааны төв, Алтай хязгаарын агробиотехнологийн үндэсний төв зэрэг үржүүлгийн аж ахуйнуудтай мөн Монгол улсын ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн Дархан Уул аймгийн ургамал газар тариалан сургалт эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран ажиллаж, хөрс, ургамал хамгаалтын бодис, эрдэс болон нийлмэл бордооны зохистой хэрэглээ зэргээр хээрийн туршилт ажлуудыг тогтмол хийж байна. Мөн Орхон аймгийн мэргэжлийн хяналтын газар, хөдөө аж ахуйн газраар үр сортын хянан баталгааг жил бүр тогтмол хийлгэн, технологийн зөвлөмжийг мөрдлөг болгон ажилладаг. Манай компанид Монгол улсад нутагссан болон ирээдүйтэй сортоор батлагдсан элит үр болон сортын үр үржүүлэг тусгай зөвшөөрлийг 2018 онд хүнс аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас олгосон ба 2024 онд хүнс аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны сайдын А551-р тоо тушаалаар торгон болон баталгаажсан үр үржүүлэгчээр сонгон шалгаруулж тусгай эрхийг баталгаажуулан өгсөн. Тариалан цүм бол одоо энэ хаврын үрэлгийг ер нь баяр болох хэрэгтэй. Би бол бүр улам баярлдаг. Одоо энэ ийм чахан буянтай ард түмнийхээ хоол хүнсийг суулгаж яана гэдэг бол их гоё. Тэр утгаараа удаа тариамын зүрд сайн ургаад байгаа мó гэж би боддог. Бид манай орны эрс дэрс гандуу нөхцөлд үржүүлэхэд тохиромжтой, эрт дундын болцтой, элдв өвчин гам тэсвэртэй, налалт болон цайралт багтай үрийг Оросын холбооны улсаас сонгон импортлж, амжилттай нутагшуулан тариалж, зах зээлд нийлүүлж байна. Тухайлбал Сэлэнг, Омская 36, Бурятская Астистая, Бурятская 551, Алтайская 70, Алтайская 75, Юнион, Ганец, Байкальская суперэлит сортын эрт дундын болцтой Улаанбуудайг нутагшуулсан ба нэг га талбайгаас авсан ургацын дээд хэмжээ Сэлэнг сорт га тутмаас 67 центнер, Бурятская Астистая сорт га тутмаас 72 центнер, Бурятская 551 сорт га тутмаас 52 центнер, Алтайская 75 сорт га тутмаас 53 центнер, Юнион сорт га тутмаас 73 центнер хүрч манай орны нөхцөлд тариалахад тохиромжтой сортууд болох нь батлагдсан. Бүтлийн ундраг компани Атрийн 3-р аян эхлүүлсэн 2008 оноос хойш 2024 он хүртэл сүүлийн 17 жилийн динамикаар нэг гаагаас авах дундаж ургацын хэмжээг 52 центнер хүргэж, улсын дунджаас 2.9 дахин өндөр ургац авсан бол сүүлийн 5 жилийн дундаж ургацын үзүүлэлтээр улсын дунджаас 3.6 дахин их ургац авсан байна. Бордооны хувьд Монгол орны цагаагаарын эрсдэл суурьмсгал, хөрсний бүтэц, бүс нутгийн онцлогт тохирох, агротехнологи боловсруулж, азот, фосфор, калийн нийлмэл бордоо, Оросын холбооны улсын Агротех Гумат компани, Гүмний бордоо, Фосагро, Уралхим, Август компани нийлмэл бордоо, ургамал хамгааллын бодис, гербицид, фунгицид,
инсектицидыг тарималдаа зохистой хэмжээгээр хэрэглэж үр дүнтэй ажиллаж ирлээ. Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачдын баг Оросын холбооны улсын Agriplus компанитай хамтран газар тариалангийн үйлдвэрлэлд черный жемчуг, үрлэн болон белый жемчуг цуврал шингэн бордоог хэрэглэж хөрсийг ялзмагжуулан нэг га талбайгаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх, таримал ургамлын цаг агарын хэлбэлцэлтэй нөхцлөөс хамаарах эрсдлийг бууруулах зэрэг судалгаа шинжилгээг амжилттай туршиж үйлдвэрлэлд нэвтрүүлэн ажиллаж байна. Оросын холбооны улсын Agritechcomат Agritechplus компани аль биесны борлуулагчаар ажиллаж дээрх бордоонуудыг тариаланчтааж хямд үнээр нийлүүлж байна. Техник тоног төхөөрөмжийн хувьд хөрсний дооротлыг бууруулах, үржил чимийг хамгаалах, сайжруулах, зохистой ээлжлэн тариалал бүхий дэвшилтэй технологи нэвтрүүлэх, түүнд нийцсэн техник технологийн шинжилэл хийх нь манай компани эрхэм зорилго юм. Зорилгодоо хүрэх үйл ажиллагааны хүрээнд цаг ураас хамаарах эрсдлийг бууруулах, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой бүрэн автоматжсан өтөрмийн байгууламжийг Оросын холбооны улсын Комплекс Агро компанитай хамтран бүрэн ашиглалтад оруулж тус компани аль биесны борлуулагчийн гэрчлэгийг авлаа. Уг байгууламж нь 100 тонн цаг анхан шатны цэвэрлэгээ хийх, 50 тонн цаг 2 дахь шатны цэвэрлэгээ хийх, 20 тонн цаг үрийн буудаа сортлох, 42 тонн цаг буудаа хатаах, 3000 тонн хадгалах хүчин чадал бүхий Алта 42 иж бүрэн автоматжсан өтөрмийн зохицолборыг ашиглалтанд оруулан ажиллаж байна. Бид MSM компани John Deere брендийн сүүлийн үеийн өндөр бүтээмжит трактор, комбайн, техник, тоног төхөөрөмжийг худалдан авч үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн загвар аж ахуй болон хамтран ажиллаж байна. Мөн Оросын холбооны улсын Bazis Agro, Dibor Export, Tatagro Хим сервис, Veles, Pegas Agro, Комплекс Агро компаниудын аль биесны дилерээр ажиллаж манай орны хөрс цагуурийн нөхцөлд тохирсон Siberiac маркийн хөрс боловсруулагч, Amichka 21D үрлэгч, SKS маркийн борной, Туман маркийн өөрөө явагч, бодис цацагч, PC 1820 үр ариутгагч зэрэг төхөөрөмжүүдийг импортлж өөрийн үйлдвэрлэлд хэрэглэхийн зэрэгцээ тариаланчтай хямд үнээр нийлүүлдэг. Техник гэдэг нь шинэ технологи. Энэ бүх юм чинь бас урагцанд нөлөөлдөг. Юмыг цаг хугацаанд хийдэг. Ер нь энэ газар тариалангийн үйлдвэрлэл гэдэг бол ерөөсөө цаг хугацаатай урагдсан цагтаа настаа технологи ажлууд нь яг цаг хугацаанд хийгддэг учраас энийг онцлог салбар. Бид өөрсдийн үйл ажиллагаанд дуршиж олж авсан мэдлэгээ Монгол улсын газар тариалангийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор бусад тариалангийн компаниудын хүсэлтийн дагуу тухайн бүс нутгийн хөрсний бүтцэд тохируулан тусгай хөтөлбөр боловсруулж техник технологийн сургалт зохион байгуулан ажилладаг. Манай удирдамж зөвлөгөөг дагаж хэрэгжүүлсэн олон аж ахуй нэг гаагаас авсан ургацын хэмжээ улсын дунджаас 5-аас 15 центрээр нэмэгдүүлсэн бодит амжилт үзүүлсээр байгаа билээ. Одоогоор бид эргэлтийн 2150 га талбайд ээлжиндээ 1100-аас 1200 гад үр тариа тариалж үндсэн 40 гаруй ажиллагчтай Орхон аймгийн газар тариалангийн томоохон компани нэг болжээ. Бүтлэн ундраг компани